Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооноос аз жаргалтай гэр бүлгүүл ажиллагаа өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус хороонд оршин суудаг 10 хосын хурмын яслыг зохион байгуулж гэрэлтийн гэрчлэгийг гардуул өгсөн юм. Өнөөдрийн сайхан биелэгт сайхан өдөр жаргалтай гэр бүл энэ сэдв түрээнд бас анхан шатанд гэрлэх ёслолын үйл ажиллагаа бас одоо ёслол төгөлдөр өнөөдөр эхлэхээр бэлэн болсон байна. Чингэлтэй дүүрэг маань сүүлийн 7-8 жилийн хугацаанд бол нэлээдгүй бас хөгжил дагуулж байгаа та бүгд мэдж байгаа. За дэ ялангуяа бол одоо бид нэр боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт дэд үтцийн чиглэлээр нэлээдгүй олон сайхан ажлууд бас хийсэн байгаа. За үүний хүрээнд бол одоо нийслэлийн 2017 онд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шилдэг дүүрэг болж чадсан байгаа гэж хэлэхэд таатай байна. Манай одоо 17 дугаар хороо бол одоо ерөнхийдөө 3 цэцэрлэг, 3 сургууль, за иргэдийн бас атай тогтоон орчныг бүрдүүлэхийн тулд олон булаг тэгээд цэцэрлэг түрээлэн мөн одоо 2 давхар жишг өрхийн эмнэлэг бас баригдж байгаа. За манай Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны ажлын алба мөн Чингэлтэй дүүргийн одоо бүртгэлийн хэлцтэйгээ хамтраад энэ үйл ажиллагааг 2017 оноос бол эхлүүлэн одоо ингээд явсан байгаа. За 2017 онд бол за 3 хос 6 одоо шинээр төрсэн хүүхдүүд манаас оролцож байсан бол одоо 2018 онд одоо өнөөдрийн одоо байдлаар бол 10 хос бас нэлээдгүй олон болж ингэж өргөцсөн байна. За өнөөдөр бас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны ажлын алба Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон бид нар бас хамтраад бас одоо энэхүү жаргалтай гэр бүл арга хэмжээг бол 17 оноос хойш одоо жил болгон ингээд жидээ бас энэ арга хэмжээг хийж байя гэдээ одоо үйл ажиллагаанд тусгай төлөвлөө за энийгээ бас одоо өшөө цаашаа өргөн дэлгэр хийх өрөөнд бас энэ өнөөдрийн арга хэмжээ болж байгаамаа. За өмнө нь бол бид нар одоо гэрчлэгээ гардуулаа тий гэрэлтийнх нь одоо 4-5 хүний бүрэлдэхүүнтэй хийдэг гэсэн бол өнөөдөр бол энэ танхим дүүрэн одоо хийж байгаа энэ арга хэмжээ маань жилээс жил өргөжинд хэлж байгаа мөн энэ арга хэмжээг одоо иргэд маань өөрөө хүлээн зөвшөөрөөд одоо та нар маань одоо энэ арга хэмжээ дахин одоо хийж өгөөч маш сайхан иргэдэд нийцсэн ажил байгаамаа гэдэг энэ хүсэл дуудлагын дагуу бид нар хийж байгаа өнөөдрийн арга хэмжээний гол бахархал үйл ажиллагаа гэж бол хэлмээр байна. Өнөөдөр одоо гэрэлж байгаа энэ хосууд маань тийм ээ өөрөө хамгийн гол нь сайн дурын үндсэн дээр энэ заар танхим цугласан олон гэрч нарын өмнө одоо хууль ёсоор гэрэлтэд батлуулж байгаа энэ процессын үйл ажиллагааг бас давхар харуулж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага гэдэг маань ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг энэ ирсэн иргэд олон түмэнд бас нэг талаар бас сурталчилж харуулж байгаа ийм үйл ажиллагаа гэж онцлог юм аа гэж хэлмээр байна. Амаргийн артан шуудан жиринэ хартмен чимит хойрин аруу сэтгэл мен хари. Таасаа манай өнөөдөр ингээд төрмөө хийж байгаадаа маш их баяртай байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороон дээр гээд өөрийнхөө хайрт их нэртэйгээ ингээд батлуулсан одоо ингээд хүүхдтэйгээ гуруулаа ингээд гэрчлэгийг авчаад үнэхээр сэтгэл маш өндөр байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороон дээр их сайхан юмсууд ер нь зохион байгуулагдсан юм байна. Тэгээд ер нь бол энэ янзаараа цаашдаа их олон арга хэмжээ зохион байгуулагдвал илүү сайхан санагдаж байна да. Сэтгэл бол маш өндөр байна. Үнэхээр их таалагдж байна. 17 дугаар хорооны хамт олондоо үнэхээр их баярлж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол маш сэтгэл хөдлөсөн ийм сайхан үйл ажиллагаа болж байна. Бид 88 онд одоогоос 30 жилийн өмнө гэр бүл болсон байгаа. Тэгээд охин хүү 2 хүүхэдтэй одоо энэ битээлтэй энэ зэрэгцээд энэ өдөр миний охин хөргөө илж гисэн бас яг энэ үйл ажиллагаанд оролцож байгаад үнэхээр сэтгэл маш их өндөр байна.
Мөн энэ үеэр тус хорооны шинээр мэндэлсэн хүүхдүүдэд төрсний гэрчлэгээ гартуулсан юм. 23 өнөөдөр Улаанбаатар тусбыг 5 дугаар сард хүртэл гэрчлэгээ болгоо гэсэн гэрчлэгээ байна. За аав ээж бас баяр хүргье бүгдээрээ. За